Энэ бүх бичлэгүүдээ архивж авчаад дотоод сургалтын архив бий болоо заяа. Нөхдүүдийн томроод байгаа дээр актем гэдэг байгаа чи энэ жижиг юмнаас эхэлдэг байхгүй юу? Тэгэхгүй юу ч хинч юуж эхлэхгүй байж улаан нэг актем том том юм. Энэ дотоод сургалтын бүх хичээлүүд чинь сүүлдээ актем болдог байхгүй юу? За тэгэхээр өнөөдрийн сэдв бол ер нь цагийг удирдах тэгээд бүтээмж ер нь хүн өөрийнхөө бүтээмжийн тухай юм сэдв ба. Тэгээд өнөөдрийн гол одоо миний ярих зүйл маань илүү туршлагатай суурилсан. Хаалга барьсан байгаа надад бичээ унш. Өөрийн ер нь яг амьдрал туршлагатай суурилсан бодиттой зүйлүүдийг илүү ярина. Ямар нэгэн тийм уншсан ч юм уу ном-омноос болсон юм бол ярихгүй. Тэгэхээр ер нь цагийн менежмент гэдгийг ярихын өмнө яах ёстой вэ гэхээр бидний өмнө нь уншиж ирсэн бүх янз бүрийн одоо нэг тодорхойлолтууд тийм цаг хугацаатай холбоотой ийм афоризм тэр бүх юм ихлээр мартах хэрэгтэй юм. Тэднийг ингээ тэр болгоныг ингээ мөрднө гэвэл аймаг тийм ер нь хотлоо байдаг байхгүй юу? Ингээл зөндөө зөвлөгөө байгаа заяа цагийн менежмент гэж агуу 7 зарчим, 20 зарчим, 30 зарчим, 40 зарчим гэл ингээл. Тэгэхээр ердөө ганцхан зарчим л байгаа заяа. Багна 2 хуваагаад нэг талд нь цагийг үргэжид нэг талд нь цагийг зориулагчид. Ердөө хүний амьдрал ердөө энэ хоёр л хуваагддаг. Цагаа чи яг юунд зориулж чадчихэв нү? Эсвэл зүгээр юунд үргэлжиж гэнэ гэсэн хоёр л хэсэг байгаа байхгүй юу? Хоёрхан хэсэг байна. За тэгэхээр цаг бол мэдээж хязгаарлагдмал нөөц шүү дээ тийм үү? Бид нарт оногдож байгаа нөөц өдөрт бидэнд 24 цаг л байгаа. 24 цаг. Тэгээ үндсэндээ энийг ингээд цаашаа үргэлжлүүлэх юм бол энэ ингээд явсаар аваад нэг 70 жил орчим болоод ирэхээр ингээд хүний амьдралын нэг цикл 70-аа ингээд жилдээ байгаа цагтаа байхаар ингээд хамгийн ихний нэг матрц бол 24 байгаа байхгүй 24. Тэгэхээр ер нь 24 цагийг өдөртөө сурчвал амьдралаа өдөртөө сурчна л гэсэн үг. Нэг амьдралыг таних тухай мохоо өөрийгөө таних тухай мохоо амар тийм том философи ч юм уу нэг тэр олон тийм нөө тодорхойлолтууд олон ном биш заяа. Зүгээр л 24 цагийг өдөртөх тухай л ярина гэсэн үг. Ердөө 24 цаг. 24 цагийг зөв зарцуулаад сурчвал энэ матрц чинь ингэж өргөдөж явсараа л амьдрал бүхэндэлтэй бүтээмж бүхэлдээ ирч хүч. 24 цагийг яаж бүтээмжтэй, яаж өөрийгөө ирч хүчтэй байлгах юм гэдгийг тухай сайн дотроо бодох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр 24 цагийг яг тэгж удирднаа, ингэж хуваарлнаа гэсэн яг тийм супер бас одоо тодорхойлолт ч юм уу супер аргачлал гэж байхгүй. Яагаад тэгэхээр энийг болохоор хүн өөрийнхөө амьдралын хэв маяг, өөрийнхөө онцлог тохируулаад энийг олох хэрэгтэй байхгүй юу? Энийг олчвол одоо өөрийгөө таньна гэдэг байгаагийн чинь нэг гол юм энэ л байхгүй юу? Ер нь 24 цагаа яг би юунд илүү зориулвал илүү зүгээр байна уу те? Би хэдэн цагт босвол зүгээр байна уу? Хэдэн цагт унтвал зүгээр байна уу? Хэдэн цагт миний хамгийн бүтээмжтэй цаг аль цагт байна уу? Тэр цагаа яаж энэ өөрөө яаж оруулахгүй байх вэ те? Яаж тэрийг зээрөө оруулах вэ? Зориулах вэ? Гэсэн юмыг л сайн төлөвлөж гаргаж ирнэ гэсэн. За тэгэхээр 24 цагийг тэгвэл бид нар яаж одоо бүтээмжтэйгээр өдөртөх вэ гэдэг асуултанд бүгд хариулъя заяа. За тэгэхийн тулд их үр бүтээлтэй одоо ажилтдаг хамгийн их бүтээн гаргаж чаддаг хүмүүсийн ер нь нийтлэг ийм чанарууд байгаа байхгүй юу? Нийтлэг тийм чанарууд. Тэр нь жишээлбэл өглөө яаж сэрэх вэ гэж аахгүй юу? Өглөөг яаж эхлэх вэ? Өглөө өөрийгөө бүр яаж сэрэх вэ гэж аахгүй юу? Сэрэх үү гэдэг тухай дээр бүр нэлээд нарийн ярьдаг. Тэгэхээр жишээлбэл та өглөө өөрийгөө яаж сэрдэг вэ? Өглөө яаж сэрдэг вэ? Сэрүүлгээр. За сэрүүлгээр сэрдэг гэж байна. Өөр яаж сэрдэг вэ? Хаяндаа л яг. За хаяндаа босох цагтаа сэрдэг гэж байна. За өөр батамар яадаг вэ? Тэгэл янз бүр л гэдэг. Заримдаа тэгэл хүчээр сэрүүлгээр. Хүчээр сэрдэг ч үү. Дэг яадаг вэ? Сэрэх нь өөрөөс сэрчдэг юм даа. Хүч өөрөөс сэрдэг цагтаа сэрчдэг. За сэрдэг цагтаа сэрчдэг. За сэрснийхаа дараа хүн нүд нээгээд өөрийгөө ингээд сэрчлээ гэж боддог таа. Сэрчлээ гэж боддог. Нэг хэсэг надад чадахгүй юм байна. За босъё даа гэж. Байгаад байдаг. Стайл гэж бодоод.
За тэгвэл хүн өөрийгөө дөнгөж одоо ингээд өглөө нүд нээснээр болохоор хүн сэрдгүү мэн л та. Тэр болохоор ингээд зүгээр хүн одоо за ингээд эхний сэрэх дохиог л өгч байгаа юм байна бие махбодоос. За тэрний дараа хүний юу сэрээгүй байдг вэ гэхээр хүний эдис сэрхүү, мэдрэхүү нөгөө нэг юмд одоо сэргийг хандах тэр одоо сэрэмсрүүд ердөөс нойрмог байдаг байхгүй юу. Тэгэхээр хүн яадаг вэ гэхээр нүдэ нээжлээ босоод тавьчихдаг. Газ нэг борцыг өдөж жоохон байвал нэг 5 минут газ уугаал тэгэл босоод тавьчихдаг. Тэгэхээр ер нь ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр 80% нь нойрмог амьдардаг байхгүй юу. Энэ амьдралыг ингээд энэ матрицсан нойрмог ингээд туусаар хагаад үндсэндээ амьдрал нь нойрмог амьдрал гэсэн. 80% гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ 20% одоо явах гал зүтгэж байгаа хүмүүс гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нойрмог амьдрал гэдэг нь юу гэхээр өглөө бороо сэрж байна л гэсэн үг. Нойрмог чигээрээ дахиад байна л гэсэн үг. Өөрийгөө нүд нь ингээд харахад нээлттэй яваад идэг. Яг нөгөө гол нөгөө бүтээмж сэтгэлгээ нөгөө гол мэдрэмжүүд нь нойрмог байгаа учраас юмд яг нөгөө нэг сэргийг хандж чаддгүй байдаг. Тэгэхээр за тэгвэл яаж сэрэх юм бэ гэдэг энэ 24 цагийн эхний 1 цагийг л яриад байгаа шүү дээ. Эхний одоо эхний 1 цагийг л яриад байгаа байхгүй. За 1 цаг дээр болохоор яах вэ гэхээр зөв сэрэх гэж аах. Өөрийгөө зөв сэрээх тухай одоо ойлголт яригдчих эхэлсэн заяа. Зөв яаж сэрэх вэ? За тэгэнгүүт сэрүүлгээр сэрдэг хүмүүс бол хамгийн буруу заяа. Сэрүүлгээр сэрж байгаа бол тэр өдөртөө л ер нь бүтээмж нь муудна л гэсэн. Тэгэхээр яг энэ өөрийнхөө биологийн цагаар сэрж байгаа хүмүүс маш сайн. Ер нь тэгж сурах хэрэгтэй. Яг ингээд гэхдээ яг 100% байнга тэгдэг амьдрал гэж байхгүй л дээ. Угаасаа ороод нь зарим үед ачаалттай байна маа гэж ингээд унтмаар санагдгүй зөндөө гарна заяа. Гэхдээ ерөнхийдөө л ихэнх цагаад ихэнх одоо сэрж байгаа цагуудаа өөрийнхөө тэр биологийн цагаар сэрдэг бол маш сайн. За тэрний сэрснийхаа дараа яах вэ гэхээр яг өөрийгөө одоо ингэж сэрээдэг ийм тодорхой асуудлууд байна. Тэгэхээр өглөө сэрэхдээ тухайн эд эсэг юм уу сэрээхгүйгээс болоод ер нь бол тодорхой одоо хүний одоо хорт авдаг гэж ярьж байгаа шүү дээ. Эд эсүүд ерөнхийдөө өөртөө ингэж гомдох эсүүдийн гомдсон эсүүдийн бөөнөрч ерөнхийдөө бол хорт авдаг гэж байгаа юм. Тэгээ өөрийгөө нөгөө хайрлна гэдэг байгаа чинь нэгэсэндээ бол өөрийгөө зөв яаж явуулах уу, зөв яаж сэрээх үү, эд эсээ яаж зөв сэрээх үү гэдэг тухайл тийм ухаан яваад байна. Тэгэхээр хүн өглөө сэрээд ингэн заяа. За шууд өдөө нээгээд босоод тавихгүй заяа. Босныхаа дараа ингээд түр орон дээрээ суужаад энэ эхлээд ингээд бүх энэ мэдрэлийн цэгүүд нь штэ. Энэ цэгүүдийг эхлээд ингээд сайн контактлаад өгсөн заяа. За та нар ингээд бүгд үрийг сайн хадгална. За тэгэнгүүт яг үгээр энэ мэдрэлийн төрслүүд чинь хүний одоо гар хөөд ингээд хөрөөд идэх штэ. Энэ цэгүүдээ хайрлах бол хөрөөд идэх байхгүй юу? Толгой өвдөд идэх чинь болохоор яадаг вэ гэхээр энэ мэдрэлийн энэ төгсгөлүүдийг сэрэж өгөхгүй болохоор ийшээ хангамж нөгөө дотоод хийн урсгалууд сайн ирэхгүй болохоор яах вэ гэхээр толгой өвдөд идэх байхгүй юу? Тэгээд бид нар тэрийг сайн мэдэхгүй юм уугаад ч юм ингээд толгой өвдөд байна л яваал идэг. Сүүлдээ эмчнэр нь оншилж чаддаг. Угаасаа онцлоход эн чинь хэцүү бүр нарийн нөгөө хийн судалтай холбоотой юм учраас энэ бүдүүн шинжлэх оншилж чаддаг байхгүй. За энэгээ өрснөө дараа яах вэ гэхээр цаашаа энэ халуун гараараа яах вэ гэхээр энэ нүдээ ингээд дараад нүднийгээ ухахыг ороод дүүрээ жоон дараад үзье. Бүр халааж байгаа. За тэгээд толгойн дээдлийн мэдрэлийн төгсгөлүүдийг ингээд наслах маягаар арагшаа жоохон илээ тэгээд наслаад ингээд сэрэн дандаа энэ төршлийн зүгүүд байгаа байхгүй юу? Одоо хүний мэдрэл болон цусны эргэлт тэгээд хий шар бадхан гэх бүх эргэлтүүд ингээд явж байгаа шүү дээ. Баруунаас зүүн ингээд хүнээс зөвхөн цусны эргэлт яваагүй олон эргэлт явж байгаа байхгүй юу? Тэр эргэлтүүдийг яг мэдрэлийн цэгүүд дээр нэгсэн даавал нүн тогийг ингэж контактлж ингэж зохихоор чинь ингээд нэг зочирдог штэ. Тэр шиг энэ нойрмог эсүүдийг сэргээж өгч байгаа байхгүй. Тэгээ энэ жихийг өглөө болго ингээд ил заяа. Ингээд энэ жихийг ингээд энэ омгийнхэн дагуу болон гадагш нь ингээд ил.
А энэ болохоор дотор эрхтнүүдийг сэрэж гэж байгаа байхгүй. Бүх дотор эрхтний цэг энэ жихэн дээр байгаа. Жихвэл доош харсан хөвтцэн хөвлөдөө байгаа хүүхдийн хэлбэртэй байхгүй энэ жих чинь. Яг тэр эрхтнүүдийн дагуу бүх цэгүүд байгаа энэ жихэн дээр. Тэгмүүд нэгэн түн элэг өөрөө массажлж чадахгүйгээс хойш жихээрээ дамжуулж ингэж сэрэж өгч байгаа. За тэрний дараа яах ёстой вэ? Энэ нойрмог одоо энэ бүх эдистэй арьс булчин шүүмсүүдийг хурдан бариад маш хурдан нэг амир нэг удаадах шаардлага байхгүй. Жаахан сэргээд өгч байгаа. Тэнгүүд ингээд хөдөлгөөний чи эрчим аяндаа ингээд ороод ирэн заяа. Ингээд нэг тийм жаахан талхаа чи ингээд болцсаад өрн жаахан цоглог болоо. Нүд чи араа нэг тод ингээд мөнгө чи араа ялгарх чадвар амар өндөр болно. Ингээд юмс ингээд нойрмог байсан бол араа нэг гол хэрэгтэй ч биш. Тэгэхээр хэрвээ одоо энэ чинь болохоор өөрийгөө хайрлаж ийн гэсэн үг байхгүй юу? Одоо энэ ухаандаа ингээд эдис болгонтой хүмүүрээ хайцаж эхэлж штэ. Энэ ажилтгүй очидгүй нөгөө хангамж баг байдаг зэгүүтэй ингээд хайрлаад эхлэхээр ялангуяа энэ бас хөлний үзүүр бас их хамаатай. Хөлний энэ эрхээ урам өглөөд сайн даралт өгөөд эрхээ урамны яг доотлоос нь даралт өгөөд өглөө сэрж чадахгүй нойрмолоод байгаа бол ингээд хуруугаар араа явуулж нойрмогч ингээд эрхээ урам ингээд базаад өгдөг. Төгсгөлийн цэгүүд. Тэгэхээр ч аяндаа нөгөө ингээд мэдрэлүүчин сэрээд эхлэхээр өөрөө ирэхгүй итгэвчээд эхэлнэ. Тэгэхээр одоо нэгсэндээ болохондоо ингээд юу байгаа юм л да. Хүмүүс одоо ингээд онцлог зарим нь одоо өглөө осоод ингээд мөргөл хийдэг хүмүүс байна те. Залбирал ч юм уу бясалгал ингээд янз бүрийн тийм хэв маяг байгаа байхгүй юу. А гэхдээ одоо ихэнх нь тэгж бясалгадгүй ч юм уу мөргөл залбирдаггүй хүмүүс яах ёстой вэ? Саяны энэ үйлдэлүүдийг хийх ёстой байхгүй юу. Энэ ерөнхийн нөгөө биеийн одоо бүтцэд нөлөөлж байгаа тэр юу нь яг адилхан байхгүй юу? Нэгсэндээ бол ингээд залбирал яаж яана л гэдэг чи одоо нөгөө энэ бүх туршлагын цэгүүдээ л ингээд сэргээж яана л гэдэгт агаар байна. Тэгэл монголчууд нөгөө өглөө нөгөө морой барьдаг энэ ч болохоор яг ялгаа байхгүй. Ингээд бас л эдсүүдээ сэргээж өгч яана л гэсэн утгатай. Тэгэхээр нэгэнд одоо эргэнсэн ийм нийгэмд амьдарч байгаа үед болохоор өглөө болгон үүдгүй ч юм уу өглөө болгон тэгэхээр өглөөний энэ сэрэг дадал гэж байгаа байхгүй юу? Яг энэ дадлыг л өөртөө ихлээр бий болох хэрэгтэй. Дадал. А дадал болгоно хөөнийхөө онцлогоос болоод тэр нэг өөрийнхөө зарим нь өглөө ингээд нэг олон хэрэгээр алхахдаг ч гэдэг юм ингээд өөрөө гэсэн дадалтай хүмүүс байдаг. Тэгэхээр нэгдүгээр чухал зүйл болохоор өөртөө энэ дадалтай болоо гэж байгаа. Дадалтай. Саяныхын хийж болно. Энэ бол дадал байхгүй юу? Энэ болохоор нэг 10 минут л болно. 10 минут. А тэгэхээр яасан сандарч одоо төвдөө болсон үед хүртэл энэ дадлал одоо орхиж болохгүй. Яагаад тэгэхээр хэрвээ орчих юм бол өнгөрсөн одоо бусад энэ үлдэж байгаа 23 цаг чинь бүтээмж болно гэсэн үг байхгүй. Нөгөө нойрмог чигээрэл өнгөрнө гэсэн. Тэгэхээр яг энийг л яг чухалчж одоо авч үзэх хэрэгтэй. Яаж зөв сэрэх үү? Яаж зөв өөрийгөө сэрэх үү гэдгийг ил сайн бодох хэрэгтэй. Тэгэл ийм дадалтай бол гэж байгаа. Тэгээд би бол энэ дадлуудыг яг хэрэгжүүлдэг байхгүй амьдралдаа яг хэрэгжүүлдэг. Тэгэл зарим үед ороод босгоч юу вэ? Ядрах үйч вэ? Тэгтэл энэ дадлаа өрдөө орхиж болохгүй. За эхний чухал дадал энэ шүү заяа. За ингээд цаашаа явъя заяа өглөө ингээд. За цаашаа явлаа. За тэгэнгүүт одоо өглөөдөө бол ус дасгал хийдэг юм байгаа юу? Баггүй тий. За тэгэхээр одоо ингэж байгаа л да. Өглөөдөө саяны одоо энэ чинь бүгд дасгал болчихсон заяа. Нэг одоо зүгээр гимнастик хийхээс энэ саяных бол илүү хүчтэй нөлөөлөлтэй. Бүр ингээд эсийн төвшөнд очиж байгаа байхгүй юу? За тэрний дараа болохоор зүгээр учруу гимнастик хийдгүү маа гэхэд нэг хийх ёстой нэг зүйл байгаа байхгүй юу? Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо ингэж одоо ингээд нөгөө амьсгалын дасгал гэж байдаг шүү дээ. Амьсгалын дасгал гэдэг чинь нэг өсөндөө бол одоо ингээд хүнийг тойроод ингээд гэрлэн бүрхүүл байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Яг энэ гарны чи яг энэ хэмжээнд байгаа байхгүй юу? Яг ингээд тойрол энэ гэрлэн бүрхүүл байгаа байхгүй юу? Тэгээ энийг хийснээр болохоор яах вэ гэхээр аавраа арчиж яана л гэсэн үг. Одоо ингээд хүн шил мэлээ ингээд гэрээ ингээд тоострахаар арчдагтай адилхан өглөө осоод ингээд сүнэнал гэдэг маань нэгсэндээ бол одоо аавраа гэрлэн бүрхүүл арчин гэсэн. Энэ болохоор илүү их нөгөө нэг
би физикали хөдөлгөөн талаасаа гэхэд илүүтэйгээр энэ бүрийн энерги доод гэсэн баггүй. Энийг хүмүүс нэг анзаардаг. Цаад учир шалтгаан нь ойлгодог болохоос. Тэгэхээр дорн дахинд одоо ингээд за ингээд наранд мөргөж тийм үү. Бид нар болохоор бүгд ялгаа авах. Ингээл мөргөж яана л гэдэг чинь бас ингээл алчиж яана л гэсэн. Аавраагаал арчиж байгаа нэг хэлбэр. Тэгээд наглуу хараад гэж байгаа байхгүй юу? Ер нь наглуу хараад аль болох өдөртөө зөвхөн ганц хоёр ингээд сүмээч заяа. Наглуу хараад. Тэгээд үндсэндээ бол нар бол нөгөө нэг ингээд тэр шөнийн хуримтлагдсан янз бүрийн одоо муу үлдэгдэл тэр одоо эд эсүүдийг нар үндсэндээ бол шатаачж байгаа байхгүй юу? Нар бол өөрөө нөгөө амьдралыг битгэгч гэдэг зорилготой утгаараа өглөө ингээд наглуу харсан байхад бол тэгээд бидний чинь тэр нөгөө юу альчин нүдний тэр нэг нойрмог байдал ч юм уу те эсвэл нүдний галгүй байдал ч юм уу үндсэндээ л наран тэр бүгдийг шатаад орчиж байгаа хгүй. Тэгэхээр өглөө тийм олон минутын дасгал хийж чадахгүй амжихгүй ч юм чадахгүй байлаа гэж бодоход яах хэрэгтэй вэ гэхэд наглуу хараад 1-2 удаа сумаачж болж байна. Эсвэл зүгээр ингээд наашаа алхаж байхдаа ч юм уу те эсвэл автобуснаа боод руу алхаж байхдаа наглуу хараад